Манай гаригийн тухай итгэмээргүй 20 баримт. Бид төрөл бүрийн их усрээс дэлхийн ертөнцийн талаар маш олон зүйлийг мэдэж авдаг хэдий ч ертөнцийн сонин сайхан дундаршгүй билээ. Ганцхан цайны халбаг зөгийн бол 12 зөгөөний бүхий л амьдралын хөдөлмөр гэдгийг та мэдээгүй л үсттэй. Ингээд гайхамшигтай үзэгдлээр баян дэлхийн ертөнцийн талаар сонирхолтой баримтуудтай танилццгаая. 1. Авраг загаснаас илүү селфи олон хүний амь насанд хүрдэг. 2015 оны 9-р сард 66 настай жуулчин Таж Махалын ойролцоо селфи хийх гэж байгаад шатнаас унаж амиа алдсан байна. Нэг жилийн дотор дунджаар 12 хүн селфи хийх гэж байгаад амиа алддаг бол авраг загас жилд 8 хүний аминд хүрдэг байна. 2. Амьдарч байсан цаг хугацааг нь авч үзвэл тиранозавр стегозавртай биш хүнтэй илүү ойр. Стегозавр ба тэдний өвөг болох аллозавр, апатозавр зэрэг нь ойролцоогоор 155-аас 145 сая жилийн өмнө амьдарч байжээ. Харин тиранозаврууд 67 сая жилийн өмнө амьдарч байсан гин. Өөрөөр хэлбэл стегозавр болон тиранозаврын хооронд 83 сая жилийн зөрүү байна. Одоо үргэлжилж байгаа кайнозоин эрен 66 сая жилийн өмнө эхэлсэн бөгөөд энэ үеэс орчин үеийн оюун тухайн хүн үүссэн ажээ. 3. Онгоц өмнөхөөсөө илүү удаан нисдэг болсон. Өнөөдөр Нью-Йоркоос Хьюстон хүртэлх шууд нислэг хийхэд 4 цаг шаарддаг. Харин 1973 онд энэ нислэг 3 цагийн дотор хийгддэг байжээ. Учир нь энэ хугацаанд түлшний үн нэлээд нэмэгдсэн бөгөөд удаан нисэх нь түлшний хэрэглээг багасгаж зардлаа хэмнэх боломжтой хэмээн нислэгийн байгууллагынхан үзсэн байна. 4. Гэр орноо цэвэрлэх нь нэг хайрцаг тамхи татсантай ажил эрүүл мэндэд хортой. Ахуйн цэвэрлэгээний бодисонд агуулгадах төрөл бүрийн химийн бодисыг үнэрлэх нь амьсгалын бактери өвчин тусах магадлалыг 43%-аар нэмэгдүүлдэг байна. Химийн бодис нь амьсгалын замын салст бүрхөвчийг гэмтээдэг бөгөөд үйл ажиллагаанд нь саад учруулдаг ажээ. 5. Дэлхий дээрх бүх төрлийн алимыг амсаж үзэхэд 20 жил шаардлагадна. Дэлхий дээр 7500 төрлийн алим байдаг гинэ. Харин 20 жил гэдэг 7300 өдөр гэсэн үг юм. Тиймээс бүх төрлийн алимыг амсахын тулд танд 20-оос илүү жилж шаардлагадах магадлалтай. 6. Орчин үеийн дарсны хундаг өнгөрсөн үеийнхээс 7 дахин том болсон. 18 дугаар зууны ихэнх үед нэг дарсны хундганд 66 мл дарс ордог байжээ. Харин орчин үед бараг хагас литр дарс багтахаар аяган дарсыг уух болсон. Тиймээс сүүлийн 300 жилийн дотор аягны хэмжээ 7 дахин томорсон байна. Ялангуяа сүүлийн 20 жилд дарсны хэрэглээ ихснээр өөрчлөлт их оржээ. 7. Нэрээрээ дуудуулдаг үнэ жилд 258 литрээр илүү сүү өгдөг. Эрдэмтэд үнэнээсээ илүү өсвөө авах хэлбэр аргыг зааж өгч байгаа бөгөөд энэ нь үнэгээ ямар нэгэн нэрээр дуудаж, ээлж, халамжилж байх хэрэгтэй гинэ. Нэрээрээ дуудуулж байгаа үнэ илүү тайван байдаг гин. Мэдээж тайван байх нь сүүний гарцанд асар их нөлөөтэй ажээ. 8. Нэг харандаа 56 км урт зураас зурч чадна. Дунд хэмжээтэй харандаа нь 56 км зураас эсвэл 45,000 үг бичиж чадна. 9. 2500 жилийн өмнө Хятадд хутгийг мөнгөний оронд хэрэглэж байсан. Манай эртний өмнөх 600-аас 200 оны үед оршин тогтнож байсан Жоо улсын үед мөнгө гэж байдгүй байсан учраас хүрэл хутгийг мөнгөний оронд ашиглаж байжээ. 10. Орчин үеийн зурагтны ачаар ноход хүнтэй адил дүрс үзэх боломжтой болсон. Стандарт зурагт дээрх дүрслэл секундэд 60 удаа өөрчлөгдөж байдаг. Хүний нүдний хувьд 50 гэрц хурдтайгаар өөрчлөгдөх нь зогсолтгүй хөдөлгөөн мэт харагддаг. Харин ноход 75 гэрц хурдыг ялгаж чаддаг юм. Учир нь тэдний нүд хөдөлгөөнийг ажиглахад зориулагдсан байдаг. Тиймээс зурагт тэдний нүдэнд зүгээр л анивчж харагддаг болов. Орчин үеийн зурагт энэ асуудлыг шийдвэрлсэн учраас ноход ч гэсэн зурагт үзэх боломжтой болсон ажээ. Эннээс гадна зурагтын дэлгэц хүний нүдний түвшинд байдаг учраас ноход зурагт үзэж чаддаггүй байна. Хэрвээ зурагтыг газар тавих юм бол нохооч гэсэн дуртаяа зурагт үзэх болов. 11. Эртний Египтүүд 5000 жилийн өмнө боулинг тоглодог байсан. Боулинг 5000 жилийн өмнө эртний Египтэд алдартай байжээ. Египтүүдэд том танхимд 2-2-оор тоглодог байсан гэж. Ингээд тэд 4 метрийн цайнаас нэг нь том нөгөөх нь жижиг бөмбөг шидэж тоглодог байсан гинэ. 12. Туулай махчин амьтны ялгацснаас идүүлсэн туулайг нь үнэрлэж таньж чадна. Европын туулай 30 орчим махчин амьтны хоол болдог учраас тэд амьд гарах олон арга барилтай болсонд гайх зүйлгүй. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад тэд өөрт аюул учруулдаг махчин амьтдын ялгацснаас тэднийг туулай эдсэн эсхийг үнэрлэж мэдэрч чаддаг болжээ. 13.
Дэлхийд даяар зарагдаж байгаа Нутеллагаар мянган хөл бөмбөгийн талбайг хучих боломжтой. Нутеллаг хамгийн анх 1940 онд үйлдвэрлэсэн бөгөөд хүүхэд томчуудын таалд нийцсэн бүтээгдэхүүн билээ. Хэрвээ жилийн дотор зарагдсан бүх Нутеллаг талхан дээр түрхэж хөл бөмбөгийн талбай дээр тавьбал мянган хөл бөмбөгийн талбайг хучих боломжтой. 14. Нэг цайны халбаг зөгийн бол 12 зөгөөний насан туршийн хөдөлмөр юм. Зөгөөнүүд бүхэл амьдралынхаа туршид буюу 4-5 сарын хугацаанд 12-ны нэг цайны халбаг зөгийн бол ялгаруулдаг байна. Тиймээс нэг цайны халбаг зөгийн бол нь 12 зөгөөний насан туршийн хөдөлмөр ажээ. 15. Ихэнх хүмүүс халуун болон хүйтэн усны ялгааг гоожж байхад нь олдог. Хүмүүсийн 96% нь хүйтэн халуун усны ялгааг дуугаар нь ялгаж чаддаг. Энэхүү дүгнэлтийг нэгэн дуу бичлэгийн институтын туршилтын үеэр гаргасан байна. 16. Бидний биед 0.2 мг алт бий. 70 кг жинтэй хүн 0.2 мг алтыг биедээ агуулдаг бөгөөд энэ нь цэвэр байдлаараа 10 нанолитр юм. Хэрвээ куб хэлбэртэй болгох юм бол тал нь тэг 122 мм хэмжээтэй куб үүсгэнэ. 17. Алтыг идэж болно. Мэдээж энэ төрлийн хоол асар өндөр үнэтэй байх болно. Жишээлбэл Нью-Йоркод хавч мөөг болон алтан навчтай хоолыг $666 худалдаж авах боломжтой. Та 24 каратын алттай хоолыг идээд огт өвдөхгүй. Цэвэр алт нь хүний биед шингэхгүйгээр хоол боловсруулах хэрэгтнээр дамждаг. 18. Фламинго буцалж буй усыг ууж чадна. Эдгээр шууд буцлам шахав халуун усыг ууж чадна. Учир нь фламинго шувууны амьдардаг нуурын ус нь ихэнхдээ маш өндөр давсны концентрацтай байдагтай холбоотой юм. 19. Жолоодох чадвараа генетиктэй шууд холбоотой. Нэгэн судалгаанаас харахад жолоомоо барих байдал нь эцэг эхийн гентэй холбоотой байжээ. Туршилтанд оролцсон 29 хүний 22 нь төрөлхийн жолоо барих чадвар муутай байсан нь төрөлхийн чадвартай 7 хүнтэй харьцуулахад сурах эзэмших арга барил нь харьцангуй сул үр дүн харуулсан байна. 20. Германд Кока-Коланы сироп хангалттай байсан улмаас Фанта үүсжээ. Энэхүү ундаа 1940 онд Германд үүссэн байна. Томоохон гүрнүүд нацист Германы эсрэг худалдааны хориг тавьснаас үүдэж колон найруулах сироп гайлаар орж ирэхэ болжээ. Тиймээс Герман өөрийн улс оронд байгаа боломжтой бүтээгдэхүүнийг ашиглаж Фанта ундааг бүтээжээ. Түүний гол найрлагад алюмины гол болон шарсуу багтдаг байсан юм. Гэхдээ тухайн үеийн Фанта бидний мэдэх Фантанаас тис өөр амттай байсан болов уу?